Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн улам өсөж, иргэдийн худалдан авах чадвар саарчээ. Өнөөдрийн байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн оны мөн үеэс 14% өссөн үзүүлэлттэй байна. Үүнд мах болоод хүнсний ногооны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тэгвэл жилийн энэ үед эдгээр бүтээгдэхүүнүүдийн үн 7 дугаар сар хүртэл өсдөг хандлага ажиглагддаг ч гэлээ энэ жилийн хувьд үнийн өсөлтийн хурд эрчимжиж цаашлаад инфляцид томоохон дарамт үзүүлэх эрсдэлтэй байгааг эдийн засагчид хэлж байна. Зах худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үн эрчимтэй нэмэгджээ. Тухайлбал иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг алтчин бөмбөр худалдааны төвд өхрийн цул мах 1 кг нь 33,000 төгрөг, хоньны цул мах 1 кг нь 25,000 төгрөг байгаа бол төмөс 1 кг нь 3,000 төгрөг, луун 4,000 төгрөг, сонгон 5,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түнчлэн жижиглэнгийн цагаан будаа 1 кг 4-өөс 6,000 төгрөг, цагаан гурил 2,600-аас 3,800 төгрөг бол хамгийн хямд ургамлын тос 7,500 төгрөг байгаа юм а. Улмаар иргэдийн зүгээс хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжиж байгаа тул жижиглэнгээр эсвэл ширхэхээр авахаас өөр аргагүй байгааг хэллээ. Аль юмны хямд авч байгаа юмныхаа дандаа нэг хэлээр авдаг юм гэж байхгүй байсан шүү дээ. Дандаа 200-300 г авъя. Махч байсан тий өргөн хэрэглээний сүү тараг одоо тэгээд өсө зарим үед өнжижил авах жишээний тий. Тэгээд одоо яалтч хүн хэрэглээ мах тараг сүү чинь одоо зүгээр энгийн хэрэглээний одоо ингээд чихэр жимс янз бүрийн ямиг бол аль болох авахаа байгаал гол юм ах гурил будаа тий савн бокот хэрэглэж шүү дээ. Тэгэл чихэр жимс бол одоо хараад ч хэрэггүй. Тийм болсон шүү дээ. Одоо энэ харахгүй ингээд аваа явж байгаа нэг жоохон юм нэг борцог гэхэд нэг 500 г юм. Тэгээ нэг тос гэхэд нэг аль жижиг нэг мэтлэн ингэж авч байгаа шүү. Би одоо бас бүр нэг ядарсан биш гэтэл аль хамгийн доод баг үнээр аль болох яг өнөөдрийн хэрэгцээтэй гэсэн өргөн хэрэглээнийхаа юмыг л жаахан авч байгаа шүү. Бүүн ханшаа улам л нэмэгдээд байна бид л жиг одоо тэтгэвэр улсууд бол юм авахд л хэцүү л болоод мөнгө төгрөг нээтрээд одоо дор хайжил ерөөсө бах шүүл ингээл авах ч одоо 30,000 занг болсон байна шүү. 27,000 занг одоо юу супермаркет юунаас авах юм бол бүр тайлгаа цогцсон ийм үнэтэй байна. Юмны ханш бол ерөөсөө бид нар улмал хэцүүтэй байна. Өндөр үнэтэй нугасаа юмны үн бүгд л нэмэгдсэн л шүү. Бараа бүтээгдэхүүн өдрийн ирэх тусмал үн нэмэгдэж байна шүү. Ялангуяа мах сүүг арайт бас нэг ийм байлгамааргүй л байна л да. Их нэмэгдсэн байлээ шүү. Ер нь барааны үн 2-3 мянган төгрөг ер нь нэмэгдсэн байлээ. Би ч одоо ер нь ойрынхаа дэлгүүрээс харахад бол юу байсан бэлээ 5,000 юм 7,000 болсон жишээтэй 5,300 градус юм 7,800 ч болсон юм шиг. Ер нь нотлонгийнхыг жилийн жилдэл ер нь тааруухан байдаг. Гэхдээ энэ жил бол бүр тааруухан байна. Тэгээ худалдаа авах чадвар нь одоо нэг 500 г чихэр авдаг гэсэн бол одоо нэг 100 г-аар авдаг ч юм уу. Ер нь худалдаа авах чадвар ер нь тааруу болсон. Тэгээ болж игэл аль хямд тийм л юм түүх тийм юутай болцсон ер нь хүмүүсийн бодол нь бол муу иргэд худалдаа авах чадвар ер нь муу ч гэсэн жилээс жилээр бараг өдрөөс өдөрт ер нь муудаж байна. Одоо нотлонгийн энэ нотлонгийн одоо 3 сартай харьцуулахад ер нь бол хамаагүй муу байна. Цагаан сар мараа үеэрч гэсэн ер нь жилээс муудаал сараар нөгөө юмны үн өсөд байгаа учраас тэгээ нөгөө цалин тэтгэмж нэмэгдэхгүй авах гэж байгаа нөгөө энэ ирж байгаа энэ хоол хүнс нь бүгд нэмэгдээд байгаа болохоос ер нь худалдаа авалт ер нь харьцангуй хамаагүй муудаж байгаа. Тэгвэл хүнсний бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн оны мөн үеэс 14% өссөн үзүүлэлттэй байна. Ингэхдээ мах болон хүнсний ногооны үн голлон нөлөөлсөн буюу өнгөрсөн оны мөн үеэс төмөс 82%, өргөс тэмх 50%, үхрийн мах 31% өссөн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм а. Өмнө жилүүдээс ялгаатай байгаа нь бол дотоод болон одоо гадаад хүчин зүйлээс шалтгаалаад энэ өсөлтийн хурдц нь өмнө жилүүдээс илүү өндөр байдаг. Жишээ нь махан дээр бол одоо өмнө жилүүдэд дунджаар за нэг 2 орчим мянган төгрөгөөр өсдөг байсан бол энэ өсөлт бол одоо бүр ингээд даблтад явцсан 4-5 мянгаар одоо өсөд явцсан шиг тийм үү те. Цаашдаа одоо энэ өсөлт 7 сар хүртэл өснө гэхээр дахиад бүр нэмэгдэх тийм одоо эрсдэл бол байна гэж хэрэгтэй ойлгож байна. Цаашид өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хадгалагдах эрсдэлтэй байгаа бөгөөд инфляц нэмэгдэхэд томоохон нөлөөллийг бий болгоно гэж мэрэгжилтэд үзэж байна. Хэдийгээр Төв банкнаас инфляцийг тогтворжуулах бодлогыг баримталж байгаа ч гадаад дотоод нөхцөл байдлаас үүдэн инфляц огцом нэмэгдэх нөхцөл байдал нүүрлээд байна.